Өнгөрсөн жил манай улс ургацынхаа багагүй хувийг алдсан. Үүнээс үүдэж гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид түүхэн эдийн хомсдолд орж таалах боорцог гоймонго үйлдвэрлэж чадахгүй орчинд хүрсэн юм а. Тиймээс ч салбарын яамд хандаж импортын гурил оруулж ирэх зөвшөөрөл хүсч дотоодод буудан хомсдлоос үүдэж гурилын үн өссөн нь алдагдaltaй ажиллахад хүрч байгаагаа удаа дараа учралсан байдаг. Энэ ч үднээс 2016 онд 40,300 тонн улаан буудан гурилыг импортлохоор болж 65 аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгосон юм а. Гэвч эдгээр аж ахуйн нэгжийн ихэнх нь дотоодын үйлдвэрлэгч биш. Дээрээс нь гурил дамлан зардаг газрууд хэмээн гурил үйлдвэрлэгчдийн холбоо хүнсчдийн холбооны зүгээс мэдээлэл байгаа юм а. Хүнсчдийн холбооны зүгээс ийм мэдээллийг өгч байна. За тэгээ энэ 43 аж ахуйн нэгжид хойрлсон тэр тавыг ингээ харахлаар зэрэг импортоор оруулж ирж одоо гурил оруулж ирээд одоо худалдан борлуулдаг одоо худалдаа эрхлэгчдэг илүү дэмжсэн. Энэ импортоор орж ирж байгаа гурилыг тухайн тэр одоо үйлдвэрлэгч нарт одоо тэр арай илүү түлхүү тоо хэмжээтэй өгсөн болвол нэгдүгээр бид талбарлан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдэд дэмжиж байна. Ягаад гэхээр 1 кг гурилыг нэг одоо 800-аас 900 төгрөгөөр оруулж ирлээ гэх чинь тэр бүтээгдэхүүний өртөгт болвол тэр түүхийн эдийнх нь үн арай хямд тусаад тэр гарч байгаа эцсийн бүтээгдэхүүн нь бол хэрэглэгчид очих бүтээгдэхүүн үн ямар нэгэн үн нэмэгдэхгүй шүү ч үнэ бууруулах ийм боломж бас гарч ирэх юм аа. Хоёрт нь болохоор зэрэг тэр үйлдвэрлэгчид импортоор оруулж ирсэн гурилаараа бүтээгдэхүүний хэлээ гэхэд тэр зах зээл дээр шууд борлуулдаг тэр одоо гурилных нь хэмжээнд багасгаад тэр дотоодын маань гурилын борлуулалт бас сайжрах юм аа. Мөн эдгээр хоёр холбооны зүгээс салбарын сайд төрийн нарийн бичгийн дарга нарыг авилгатай тэмцэх газраар шалгуулна гэж мэдээснээс биш шалгуулах гээд өгсөн зүйл байхгүй гэдгийг хэлж байна. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр хүнс хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Ариун болд авилгатай тэмцэх газарт хандлаа. Тэрээр улаан будаа импортлох зөвшөөрлийг 65 аж ахуйн нэгжид өгсөн үүний 43 төвийн бүсийг гэдгийг хэллээ. Зөвшөөрөл өгөх аж ахуйн нэгжтэй санхүүгийн чадвартай үйлдвэрлэлийн хүчин чадал сайн туршлагатай гэх шалгуур тавьсан гэдгийг хэлж байна. Энэ ч үднээс улаан буудан гурил импортлох ажилд аль нэг компанид давуу эрх олгосон ашиг сонирхлын зөрчилтэй зүйл байхгүй гэж мэдэгдлээ. Зүгээр энэ шийдвэр маань зарим нэг аж ахуйн нэгжид буюу холбоодод давуу байдал олгоогүй. Жишээ нь гурил үйлдвэрлэгчдийн холбооны санчхүү гэж нэг захирал байдаг. Одоо 20,000 тонн хүнсний улаан буудаа биднэрт ковот хуваарлах эрх олгооч гэсэн өсөлтийг бол ямар тавьсан. Өнөөдрийн байдлаар шийдвэрлээгүй. За ягаад тэгэхээр хүнсний улаан буудаа импортлох байгаа тохиолдолд та бүхэн маань санхүүгийн чадамжтай байх гэсэн шаардлагыг бас бидний зүгээс тавьж байгаа. Тэгэхгүй бол одоо урд үрдийн жилүүдээс харахад яг стратеги хүнс болох мах, сүү, будаа, гурилыг одоо импортлох, экспортлох боломжгүй зөвхөн ковот аваад ковот худалдах ийм байдал бол нэлийн газар аваад байсан. Энийг таслан зогсоож ямар ч яг оруулж ирэх компаниуд нь бол санхүүгийн байдал туршлагыг харж байгаа юм яасан. Энэ ажлын хэсгийн зөвлөмж гараад үүний дагуу хүнс хөдөө аж ахуйн төрийн нарийн бичгийн дарга тушаал гарч шийдвэрсэн байна. Тэрээр өнөөдөр авилгатай тэмцэх газраар энэ асуудлыг шалгуулах хүсэлтэд өглөө. Гол нь хүнсчдийн болоод гурил үйлдвэрлэгчдийн холбооны зүгээс дотоодын үйлдвэрлэгчдэд цөөхөн квот өгөөд ихэнх нь дамлан борлуулагчдад олгосон гэж үзээд байгаа. Тэгвэл энэ асуудал улсын хэмжээнд 250 орчим тонны одоо талх нарийн боо үйлдвэрлэдэг цех үйлдвэр ажилтдаг. Үүнээс 4 аж ахуйн нэгжил одоо өсөлт өгчөд байгаа. Хоолбол талхаж ихэр өгөөж жөөрөөр гэсэн компаниуд. За нөгөө хэд маань бол яг мэдээж дотоодын үйлдвэрүүдээс авах. За зарим нь одоо энэ дилер компаниудаас авах гэдэг юм уу ингэж урд нь явдаг юм зохицуулт байгаад байгаа учраас тэдгээр компаниудын үйл ажиллагааг бас хангах үүднээсээ энэ асуудлыг одоо ажлын хэсэг зүйл бодолж үзээж асуудлаа шийдвэрлэсэн. Улаан буудан гурил импортлох хүсэл нийтдээ 78 аж ахуйн нэгжээс иржээ. Үүний 65-ыг нь сонгосон байна. Тодорхой шалгуураар зөвшөөрөл олгосон учраас ашиг сонирхлын болоод аль нэг компанид давуу эрх олгосон асуудал байхгүй гэж мэдэгдэж байна.